За сайн байцгаана уу? Энэ удаагийн дугаараар та бүхэнд chicken katsu Японы дахианы кацуг эрхэн хийх аргыг хуваалцуулна. За юуны өмнө дахианы цээж ашигласан байгаа. За дахианы цээж энэ өөхтөө хэсэг болон энэ хальстай хэсгийг ингэж сайтар авсан. За гисгэж жагаад хальстай хэсгийг авсан байгаа. За тэгээд нэлээд сайтар энэ цаасаар чигтэй цаас чигийг авчиад авчихна. За тэгээд ингээд нэг ойролцоогоо жижиг байвал нэг 3 хуваагаад жоохон налуудаа ингэж шишчээд өгнө. За тэгээд жоохон томдоо байвал нэг 4-5 шчин болгоод ингээд тавьчихна. За тэгээд нэгэн жигд адилхан хэмжээгээр ингэж шишчээд явуул их зүгээр. Дараа нь хамт шарахад бол амар болдог. За тэгээд хоёр талаас нь давс пэйст нэгэн жигд ингээд цацаад явчихнаа. За тэгээд дахиад хөрхтөө ер нь бол юм бэлээ ашиглал ариун цэвэр удирсан маш сайн байдаг. За тэгээд ийм аянд хоёр шиг өндөг хагалж игээд за давс 1-2 чимэх. За тэгээд нэлээд сайдар утгаад өгнө. За энэ цагааны шартаагаа маш сайн холилдолно. Утгаад за дээрээс нь панко талхны өрмөг хийж байгаа. За тэгээд дээрээс нь гурил баг зэрэг нэгэн жигд цацаад за тэгээд сатар дээрээс нь гараараа сатар тараагаад өгнө. За тэгээд нэг хэсгээр ингэж гурил нь ингэж нэлэнхүүд ингэж гурил тогтчвол дараа нь өндөг болон энэ талхны өрмөг ингэж наалддаг учраас гурилаа аль болох бага хэмжээгээр ингэж маш сайн тараах хэрэгтэй. За тэгээд дээрээс нь бол талхны өрмөгээ хоёр талаас нь ингэж сайтар тавиад за тэгээд нэгэн жигд бүх хэсэгт нь талхны өрмөг ингэж хөрөхгүйц болгол маш сайн. За тэгээд үнийг ингэж хүнсний скотчдод дараа өдөр ашиглаж болно. Эсвэл шууд тэр чинь скотчдгоор тэр чигээр нь хайраад ашиглаж болно. За мөн хөлдөөж жагаад дараа бас хэрглэж бодно. За хөлдөөхт бол хооронд наалдахгүйгээр бол сайтар хөлдөөж байгаа тэгээд ууданд хийжлэх зүгээр. За тэгээд хайрлан тавга маш сайтар халааж агаад тосоо хийгээд за тэгээд нэг талаас нь сайтар хайраа явчихна. За ер нь бол хуушур харихтай маш адилхан. За 3 минут таглаж агаад хайрчаад за тэгээд нөгөө талын өнгө нь шалгаж үзээд гоё шаргал өнгөтэй болсон бол эргүүлчихнэ. За тэгээд таглаад нөгөө талын гэсэн 3 минут хайрчин. За тэгээд энэ цаасан дээр цаас тавьж агаад за нөгөө талын шалгаад үзчихээ. За үнэхээр гоё маш сайхан шаргацсан байна. Харагдсан байна. За жоо хамрааж агаад за энэ цаасан дээр ингэж тавиад ирнэ. Тосын ингэж цаас руу шингээгээд авчуулаа. Дараа нь бол ер нь идэхэд бол их зүгээр маш гоё байдаг. За тэгээд энэ дуртай ногоо ингэж хуурж агаад тавгынхаа дээрээ тавиад за үүн дээрээс chicken katsu ингэж тоглоод явсан байгаа. За ингэж хоол манд бэлэн боллоо. За бас будаа агшаасан. За тэгээд chicken katsu barbecue sauce энэ удаа ашигласан. За barbecue sauce болон за Японы tonkatsu sauce эднэртэй бол маш гоё зохицдог. За дээрээс нь бол кетчуп, майонез, за өмнөх бичлэг дээр оруулж ирсэн өндөгний соус тар гэдэг тиймэрхүү хоолнуудаа маш гоё зохицдог. За удаатай идэхэд бол үнэхээр гоё хамтагдж байна. За тэгээд barbecue соустай маш гоё зохицож байна. За тэгээд ногоотойгоо хамт идээд үнэхээр сайхан болсон байна. Та бүхэн бас тушаад үзээрэй. Анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа.